За сайн байцгаана уу? Ингээд өнөөдөр та бүхэндээ нүүрний мист хэрхэн яаж хийх талаар хуваалцъя. Тэгээ халуун зуны улирал ирж байна. Тэгээ бүсгүүчүүд бидэнд хамгийн их хэрэгтэй байдаг зүйл бол ялцчгүй нүүрний мистэйдэг. Тийм болохоор яг байгалийн гаралтай ямар ч хими орс найрлагагүй нүүрний мистийг хэрхийг талаар бүгдээрээ хамтдаа суралцъя. За энэ болохоор 100 мл-ийн хуванцар сав байгаа. Болж өгвөл шилэн савнд хийж өгч болно. Гэхдээ авч явхад шилэн сав маань жоохон хүндтэй байдаг. Гэхдээ хадгалах яг зориултын тал дээр бол шилэн савнд гэсэн зүгээр байдаг. За эхлээд бүгдээрээ яг бүтээгдэхүүнийг хийх саваа спиртээр сайтар ариутгаж өгөх байгаа шүү. Цацдаг хэсгийг ч гэсэн ариутгаад. За нүүрний мист хийхэд яг ургамлын нэрмэл ус буюу вич хаазал тэгээд энгийн нэрмэл ус бас орно. За энэ хоёр маань төлхөө ороод тэгээд нэмэлтээр өнөөдөр би олив ликвид гэдэг яг устас солигчийг хэрэглэн. Энэ болохоор яг устас хоёрыг хооронд нь холиод нэгтгэж өгч байгаа гэсэн үг. Олив ликвид гэдэг. За sweet almond гэдэг би өнөөдөр хуурай арьстай. Тийм sweet almond буюу чихэрлэг бүүсийн тус маань яг хуурай арьсанд их гоё цогтөг байгаа. Тийм болохоор sweet almond-оо нэмэлтээр хийгээд тэгээд бидээж ургамлын гэлцрийг хийж өгнө. Тэгээд E витамины тос хийж өгнө. За E витамины тос маань яг байгалийн хугацаа хадгалагч гэж явдаг байгаа. Тийм болохоор бид нэр бүтээгдэхүүн хийхдээ ямар нэгэн нэмэлтээр одоо өнгө үнэр нэмэх эсвэл хугацаа хадгалах хими одоо бүтээгдэхүүн хийдэггүй. Тийм болохоор яг байгалийн зүйлсүүдээр ядраг хийж гинэ гэсэн үг. За тэгээд хамгийн гол орц маань болох амин тос маань байна. Өнөөдөр гэтээ би бол нэг амин тосоор дагнаад нүүрний мистийг хий гэж бодож байгаа. Лавандрын амин тосоороо хийх гэж байгаа. Их түгээмэл байдаг. Хүмүүс ч гэсэн аюу сайн мэддэг. Яг олон талын үйлчлэгээтэй энэ лавандрын амин тосоороо хийнэ. Лавандрын амин тос маань арсыг бас аюу өнгийн яг ориг өнгийн гэх юм яг арсны яг үндсэн өнгийг маш гоё сэргээж өгдөг. Тэгээ бас арсанд маш сайн тижэл өгдөг амин тос байгаа. За ингээ бүгдээрээ хийж эхлэе. За жингээ асаагаад хамгийн эхлээд бүгдээрээ вич хаазал буюу ургамлын нэрмэл уснасаа хийж өгнө. Энэ болохоор сарнаатай, лавандартай, тэгээд бас энгийн гээд 3 янз байгаа. Алнаас нь хийж болно. Би одоо гэхдээ лавандартай хийж байгаа болохоор яг лавандрын вич хаазлыг суурай болгоод хийчихье. За чигээд вич хаазлаа хийн. За үүний дараагаар нэмэлт тоснуудаа хийж өгье. Олив ликвидээ эхлээд хийчихье. Устдаа солигчоо. За ийм тусгай ийм пипетгээр хийж өгнө. Устдаа солигчоос 1 мл-ийг хийж өгнө. Тэгээд sweet almond буюу чихэрлэг бүл амин тосносоо бас 1 грамыг хийж өгнө. Sweet almond бүгд юм нэршилтэй бүгд тусдаа пипетээр хийж өгөөрэй. За ургамлын гэлцрийн байна. Гэлцрэнээсээ болохоор 2 грамыг хийж өгнө. Яа, ингээд 2 грамм ургамлын гэлцрийн яг хуурайшлт эсрэг амар сайн үйлчлэхэд байдаг тийм гэлцрийн маань. За E витаминаас болохоор 3 туслыг хийж өгнө. 1 2 3. Яа. За амин тосносоо лавандрын амин тосоо бүгдээрээ хий. Лавандрын амин тосносоо 5 туслыг хийж өгөөрэй. 2 3 4 5. Яа. За ургамлын нэрмэл усан дээрээ бүх одоо нэмэлт тоснуудаа хийчээд ингээд холиод сэгсэрч өгнө баг зэрэг. Ингээ бидний ер нь бол хийх бүх бүтээгдэхүүн болж байна. Хамгийн сүүлд нь яг дүүртэл нь нэрмэл усаа хийгээд өгчдөг байна. За. Ингээд таглаагийн таглаад сайтар сэгсэрч өгнө шүү.
Нүүрний мистийг хэрэглэхээс өмнө заавал сэгсэрч хэрэглэнэ. Өдөрт хичнээн ч удаа хэрэглэж болно. Хими орц найрлагагүй учраас аюулгүй айх зүйлгүй хэрэглэж болно. За тэгээд энэ дээрээ нүүрний мист гэсэн наалтаа наагаад ингээд нүүрний мист маань бэлэн болж байна. Нүүрний мист хэрхийг талаар суралцлаа. Тэгээд гадаа халуун болж байгаа юм чинь та бүхэн маань гэсэн бүгдээрээ дагаад хамтдаа хийгээрэй. За нуурлага цэцгээ. Лавандер өнөр амар гоё. Ингээл цацаад байвал цацаал юм. За ингээд нүүрний бист маань бэлэн боллоо. Заран. Хэрэглэхээс өмнө заавал сэгсэрж байгаа хэрэглээрэй. За ингээд бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээрээ олзодлаа. Баяр таа.